Сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе бүгдэнд нь. За бид нэр ичидийн номыг та бүхэнд танилцуулж ирснийг бүгдээрээ санаж байгаа бах. За Чингис хааны бэлэг сургаал гэдэг бид нар энэ номон дээрээ одоо нүүрэн дээр ичид мэт одоо гэр бариад мөн ардталт нь бас хүүхэлдэйн театрын жүжигийг та бүхэнд бас үзүүлж ирсэн. За өнөөдөр бид нар бас дахиад та нарт дахин шинэлэг одоо ичидэд бүтээгдэхүүнийг бас үзүүлэх гэж байна. За өмнө нь бол бид нар ном танилцуулсан бол энэ удаад бид нар ичидийн карт танилцуулахаар ирсэн. За манай карт ямар карт вэ гэхээр эрхийн мэрэгэн харваач гээд одоо үлгэрийн карт байх нэ. Бүгдээрээ өмнөх дугаар дээр одоо бид нар бас Чингис хааны бэлэг сургаал гэдэг Монголын өв соёлоос ярьжсэн бол өнөөдөр бас бид нар дахин бас Монголынхаа бас өв соёлыг бас танилцуулахдаа таатай байна. За энэ ямар ичидтэй карт вэ гэдгийг бүгдээр үзэж танилцгаая. За бүгдээрээ карта дэлгээд үзвэл картны хайр цэгийн дотор 10 төрлийн карт байна. За энэ картн дээр ичид амьлах болно. За ингээд бүгдээрээ юу гараад ирв? За бид бүхний хажууд эрхийн мэрэгэн харваач маань гараад ирлээ. За ингээ эрхийн мэрэгэн харваач маань бас харвах нь биш үү, тийм ээ? За энэ бараг намайг бараг ончгүй яач. За ингээд бидний картн дээр ичидэд одоо эрхийн мэрэгэн харваач маань амьлаа гараад ирсэн. Энэ бол үнэхээр гайхалтай байна. За дараагийнх нь картыг бүгдээрээ үзцгээе. За энэ бол эрхийн мэрэгэн харваачийн маань морь. Гайхалтай. За ингээд бидний юун дээр картн дээр маань жижигхэн морь гараад ирсэн. Ингээд бүгдээр бас хүүхдүүд маань өөрсдийн гэсэн гоё морьтой болох боломжтой юм байна. Картн дээр маань жижигхэн одоо миний алганд багтж байгаа юм. Жижигхэн хөргө морь шүү дээ, тийм ээ. За дараагийнх нь картыг бүгдээр үзцгээе. За дараагийн картн дээр имэйлийн зураг байна. За бүгдээрээ имэйл хэрхэн бүтээгдлээр үзцгээе. Хоп. За вау. Энэ бол одоо имэйл бий болчлоо гэж жижигхэн имэйлтэй болцсон. Тэгэхээр энэ бол одоо монголчууд бид нар бүгдээрээ энэ монгол өв соёл тийм ээ ямар гайхалтай одоо жишээлбэл байдаг гэдгийг бүгд мэдж байгаа. Миний хажууд энэ жижигхэн имэйл харагдаж байгааг та нараас харж байгаа. Тэгэхээр өмнөх бас гэр барьж ирсэн бол өнөөдөр би гар дээр бас шидэт имэйлийг гаргаж ирлээ. Эрхийн мэрэгэн хараавч морийг гаргаж ирлээ. Дараагийн картууд нь бас яаж ичидээр ажилтгийг та бүхэнд үзүүлье. За энэ бол наадхан цаг гэсэн байна. За нөгөө нэг эрхийн мэрэгэн харваач маань битээр гарч иржсэнээс гадна бас наадгай цагтай буюу тоглоом тоглох боломжтой юм байна. За бүгдээрээ хэрхэн яаж тоглоом тоглох талаар сонирхцгаая. За ингээд энэ карта утсан дээр уншуулхад гайхалтай ингээд эрхийн мэрэгний тоглоом тоглох нь шүү дээ. За би өстой багтаа бол үнэхээр эрхийн мэрэгэн харваачийг ингээд өөрөө тоглоод явж ийн өстой төсөөлж байгаа юм байна. Тэгвэл одоо ингээд өөр харваач болцсон. Тоглож штэ одоо. За энэ бол үнэхээр монгол залуучууд ямар гайхалтай зүйл бүтээж байгаа талаар бас олон зүйлийг үзүүлж байна гэдгийг бас харж байгаа. За тоглоомоос гадна дахиад нэг ийм карт байна. Энэ үлгэрийн цаг гэсэн нэг ийм сонирхолтой карт байна. За үлгэрийн цаг картн дээр мөн одоо энэ уцаа чиглүүлээд бариад үзье. Монгол хотын эрхийн мэрэгэн харваач. За ингээд эрхийн мэрэгэн харваач гэдэг үлгэрийг бид нар үзэх нэ. Эрт үрд цагт энэ хорвоо дэлхийд 7 нар гараад гангаж сан ондог эрхийн мэрэгэн гэж хавтай мэрэгэн харваач байдгийг олж дуулж гин. Ингээд тэд эрхийн мэрэгэнтэй уулзаад гэж ард олон бидний За бүгд бол санаж байгаа бид нар хүүхэд байхдаа эрхийн мэрэгэн харваачийн тухай үлгэрийг маш их сонсч ирсэн. Тэгвэл яг ингэж үнэхээр үзнэ гэж үнэхээр төсөөлсөнгөө тэгвэл гайхалтай манай үлгэр маань ингэж 2D-гээр зураг хөдлөөд бас ингэж хүүхэдийн киноноос гарч байгааг бас харахад гайхалтай байна. За гих мэтлэн одоо зүгээр л нэг цаасан карт байсан бол картн дээр маань одоо ичидийн мэт морь одоо мөн бас эрхийн мэрэгэн харваачд бүгдээрээ гарч ирээд мөн бас бид нар гоё тоглоом тоглоод те үлгэрийг үзчихэж чинь ийм одоо энийг бол бид нар үнэхээр ичид гэхгүй бол одоо өөр бас юу ичид гэх вэ гэдэг шиг те ийм гайхалтай бүтээгдэхүүн бий болсон байна. Ганцхан эрхийн мэрэгэн харваачийн тухай карт биш юм байна. Тэгэхээр маш олон төрлийн бас картууд байгаа. Та бүхэн танилцуулахад одоо энэ хөхөө намжил за мөн бас энэ бодоггүй бор өвгөн гэдэг энэ
картууд бас байгаа маань. Тэгэхээр ийм 3 төрлийн ийм Монгол одоо үлгэрээр бүтсэн гайхалтай шилдэг Монгол залуучуудын бүтээгдэхүүнийг та бүхэн худалдаж авах хүсвэл доор гарч байгаа утсаар холбогдоод Монгол залуучуудынхаа үндэсний одоо контентийг худалдаж авч өөр хүмүүстээ бас бэлгэлээрэй гэдгийг уриалж байна.